Монголын орны төгс төгөлдөр гэмээр сахиус тэнгэр болох Lucifer Morningstar-ыг бид бүгдээрээ мэдэн тийм үү? Тэрээр тэнгэрт бурхтыг хэлэгнүүлэн дэлхийрөө шигтсэн буюу бурхтын гисгэлийг амссан байдаг. Lucifer-ийн талаарх тусдаа бичлэгийг хийсэн бөгөөд та бүхэн хүсвэл орж үзээрэй. Ингэхдээ тэрээр бууж ирэхдээ тамийн эзэн болсон буюу нэгэсэндээ бурхны хамгийн хүзэгсэнтэй хүчрхэг сахиусан тэнгэрээс хамгийн харигс хэрцгийж өтгөр болсон түүх. Харин өнөөдөр та бүхэнд яг энэхүү түүхээс хэдүүлсэн хүний зан төлөвт байдаг нэгэн сонирхолтой сэтгэл зүйн үзэгдлийн талаар ярьж өгөхөөр хичээнгүйлэн бэлтлээ. Үүнийг мэдээж Lucifer effect гэдэг буюу сайн хүн муухан болж өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг. Яг л Lucifer шиг. Дахиад өөрөөр тайлбарлая л да. Чи бол өөртөө тохирсон хамгийн сайн хүн. Бусад чамайг тэрвгэрч л дүгндэг. Гэхдээ маш хэцүү бөгөөд тодорхой нөхцөл байдалд чи өмнө хизээж хийж байгаагүй төсөөлж байгаагүй муу зүйл хийх хэрэгтэй болвол яах байсан бэ? Чамд тийм сонголт хийх зориг зүрх байх байсан уу? Зэнхүү сэтгэл зүйн үзэгдэл нь хамгийн анх 2007 онд гарч байсан Филипп Зимбарто гэх сэтгэл зүйчийн Lucifer effect гэх бүтээл дээр анх гарч байсан. Тэгээд та нар бас анзаарч байвал энэ хүн миний өмнө хийж байсан Light Ride бичлэгэн дээр их гардаг. Мөн энэ дээр шоронгийн туршилт гэж их гардаг бөгөөд үүнийг анх хийж байсан хүн. Энэхүү аимшиг туршилтанд энгийн хүмүүсийг харгалзагч болон хориглолын дүрд оруулаад хэд хонуулахад тэдний зан аран шиг хэрхэн нөхцөл байдал давуулсан аимшигтай хэрцгий болж байгаа тухай гардаг туршилт. Мэдээж цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал хяналтаас гарч тэд илүү дүрдээ итгэн харгалзагчд болсон хүмүүс хориглолтыг зодож хэрцгийгээр тамлаж бүр идэх хоол ариун цэврийн өрөө орохыг нь хүртэл хязгаарлаж жинхэнэ өөмөө самун эхэлдэг. Ер нь л туршилтын хугацаанд тэд ухаан санаагаа алдан жирийн хүмүүс гэдгээ мартан өөрт олдсон эрх мэдлийг бүрэн дүүрэн ашиглах хүсэл нь ил гарсан туршилт байсан юм. Ер нь бол үүнээс өнөөдрийн бидний ярих Lucifer effect-ийн асуулт тавигдсан байдаг. Тэрээр карьерийнхаа хугацаанд 500 гаруй нийтлэл болоод хар бараан сэтгэл зүй, шашин, ятгалга гэх зэрэг маш олон зүйлийн талаар судалж ном зохиол гаргаж байсан бөгөөд түүний хамгийн олон танигдсан зүйл нь энэхүү шоронгийн туршилт байдаг. Зимбарто энэхүү үзэгдлийн мэдээж ийхүү нэрлсэн нь Библиэд ирэх Lucifer-ийн түүхтэй холбоотой бөгөөд муу хүмүүс анханасаа муу байх тухай биш, харин сайн хүмүүс хэрхэн муу болж болох тухай үзэгдэл гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Дээрх туршилтанд нийгмийн байр суурь, нөхцөл байдал, эрх мэдэл гэх мэт бидний амьдралд зүгээр л байдаг энгийн зүйлс хүний ёс суртахууны хүртэл давж болох тухай гардаг нь үнэхээр аимшигтай. Яагаад сайн хүмүүс evil буюу муу болж хуурдаг юм болоо? Тэгэхээр та нар амьдралдаа ядаж нэгшгэсэн удаа ийм зүйлтэй учирч байсан гэж бодож байна. Муу зүйл хийх, эсвэл аимшигтайгаар худлаа ярих шаардлага гарч байсан л байлгүй. Эсвэл та нарын хэн нэгэн сайн найз чинь чамаас урууж яагаад ийм хүн болчихов гэх бодол төрж байсан л байх. Тэгэхээр Lucifer effect-ийн тухай ярих хэд хэдэн зүйлийг би оллоо л доо. Ихэнх хүмүүс нэгэн ийм сонирхолтой дуутахад хэцүү сэтгэл зүйн үзэгдэлд маш амархан өртдөг. Товчхондоо энэ нь хэн нэгэн хүн олонний дунд ороод ирэхээрээ өөрийн хувь хүний онцлог болоод харах өнцгөө алдаад эхэлдэг. Буюу нэг үгээр өөрийгөө алдаж эхэлдэг гэсэн үг. Жишээ нь найзуудаараа эсвэл олоолаа байгаа үед ихэнх хүмүүс тодорхой хэмжээгээр өөрийгөө анзааруулж тэдний нэгшүү хэмээн итгүүлэхийн тулд жүжиглж эхэлдэг. Энэ нь мэдээж маш олон нийгмийн харилцааны үр дүнгээс бий болж байгаа зүйл буюу бусдыг даган дуурайх, эвгүй байдалд орохгүй гэсэн айдас, нийгмийн байр суурь олох гэсэн хүсэл гээд маш олон байгаа. Тэгээд ч юу н бусдыгаа даган дуурайж нөхцөл байдалд давуулсах нь хамгийн аюулгүй гаргалгаа шүү дээ. Үүнээс үзэхэд хүн угаасаа нийгмийн амьтан гэдэг нь маш ойлгомжтой. Олныгоо даахгүй бол амьд үлдэхгүй гэх автомат бодол бүр бидний сарамчингийн өвөг дээдсийн үеэс л хүний гэнт суучсан зүйл. Тэгэхээр энэ зүйлээс харахад шинээр танилцж буй хэнийг ч олны дунд байгаагаар нь дүгнж болохгүй гэсэн үг. Тэдний жинхэнэ дүр төрх нь нэгin эсрэг нэг буюу айл болох хөнгө үйдэл гарч ирдэг гэх зүйлийг хэлмээр санагдлаа. Тэгэхээр үүний дагуу хүмүүс нөхцөл байдалтай амархан уусан, юу ч байсан хамаагүй даган дуурай хандлагатай гэх талаар сая ярьлаа тийм үү? Нийт хүмүүсийн 60-70% нь шууд нөхцөл байдалтай автаж уусах магадaltaй буюу дарамт, эрх мэдэл, хүнлэг бус байдал зэргийг эсэргүүцэх чадваргүй байдаг хэмээх судалгаа байдаг юм байна. Харин 10-15% л үүнийг эсэргүүцэж ёс суртахуун болоод шударга байдлаа хадгалж үлдэж чаддаг юм байна. Та нар өөр дээрч гисэн бодоод үзээрэй. Би ер нь олонний дунд ямар байдаг вүлээ? Эсвэл зөвхөн найзтайгаа байхдаа ийм зан гаргадаг билүү гэд. Эсвэл бүр дөнгөж танилцж байгаа хүмүүс донд байна гэд төсөөлөд үз. Тэгвэл та нараас хэдэн асуултууд асууя. Харин та нар яах байсан гэдгээ чин үнчээр өөртөө дотроо бодоод үзээрэй. Чи бол шоронгийн харгалзагч. Харин хоригдож байгаа хүмүүст дүрм зөрчиж, илүү хүсэж хязгаарыг давах гээд байгаа. Чиний хамтрагчд болох бусад харгалзагчид тэднийг болиулахын тулд аимшигтай хэрцгий тамлан зовох аргаар нөхцөл байдлыг гартаа оруулах шийдвэр гаргасан. Ийм үед чи тэдэнтэй нэгдэх үү эсвэл үгүй юу? Гудамжинд хэн нэгэн зодуулж дээрлэхүүлж байгааг чи анзаарчихлаа. Гэхдээ эргэн тойронд хүмүүс байгаа бөгөөд хинч тусламж үзүүлэхгүй байна. Тэр үед чи очиж туслах уу эсвэл өөр хэн нэгэн очиод туслах байх гэсэн итгэл найдвараар үлдээх үү? Чи бусдаас илүү буюу удирдлагын хэмжээний эрх мэдэлтэй болчлоо гэж бодъё. Чиний доор олон хүмүүс байгаа буюу чиний шийдвэр тушаалыг л хүлээж байгаа.
Харин яг энэ үед үүнийг илүү бусдын ая талыг харж бусдын төлөө хариуцлагатайгаар ашиглах уу эсвэл илүү удирдлагандаа авсан зөвхөн өөрийн шийдвэрийг дагаж ашиглах уу? 2011 онд болж байсан Лондонгийн Women's Summon Lucifer Effect-тэй холбоотой хамгийн тод жишээ хэмээн хүмүүс авч үздэг. Тэр жилийн 8 сарын 4-нд Марк Дагн гэх 29 настай залуу нэгэн цагдаад буудуулан амнасаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний гэмт хэрэгтнэр сэжиглэн зэвсэгтээ явж байсан хэмээх мэдээлэлээр л тийм зүйл болсон бөгөөд мөрдлөгийн явцад энэ баттай болоогүй. Нэг үгээр тэр зүгээр л гэмт зэмгүй байсан гэсэн үг. London on fire, a wave of Энэ явдал нь хар яс нийгэмлэг болон ард иргэдийн донд тэгш бус байдал хэтэрсэн ихээр бохимдон цагдаа нарын харгас хэрцгийллийн эсрэг тэмцэж эхэлсэн. Энэ тэмцлэн сүүлдээ Women's Summon болон хаасайгуу цагдаа нарын машин дэлбэрч шатаж, эдэл сүйдэх боломжтой бүгдийг эвдэлж байшин барилга нурсаар бүхэл бүтэн 5 хоног үргэлжилсэн бөгөөд хотын хохирол нийт $200 сая давсан гэдэг. Эцэст нь энэ өмнөөс болж 5 хүн өвхөж, мянгаад хүн баривчлагдаж, бизнесүүд сөөрч олон хүмүүсийн амьдрал тэр чигээрээ сүрсэн юм. Товчхон яриул нэг иймэрхүү. Гэхдээ би энэ үйл явдал нь Lucifer Effect-ийн хамгийн тод жишээ гэж хэлж байсан да. Одоо би тайлбарлаж өгье. Мэдээж тэнд болсон Women's Summon-д маш олон хүн оролцсон байдаг. Бараг 15,000 хүн оролцсон гэдэг юм байлээ. Гэхдээ тэдний ихэнх нь юу болоод байгаагаа ойлгоогүй гэдэг юм байлээ. Учир нь тэр их Women's Summon донд яг хэн бэ гэдгийг нь мэдэхгүй буюу найзуудаараа баг зэрэг сэхлэх гутахад хамгийн тохиромжтой үе. Үүн тодорхой хэмжээний олныг даган дуурайж бусдаагаа нэгдэх үзэгдэл ихээр харагдах бөгөөд нийгмийн нөлөөлөл хэрхэн хүний аратанлаг занг гаргаж ирж байгааг харах боломжтой. Women's Summon донд хэн бэ гэдгийг мэддэхгүй гэсэндээ үүнээр нэмээд маш олон хүмүүс өөрсдийгөө нуух маягтай маск болон нүрээ нуусан хувцас их хүмүүссэн байдаг. Энэ мэдээж өөрийгөө хэн гэдгээ нуучихвал хүссэн болгоно хийж болно шүү дээ. Дараа нь хинч мэдэхгүйгээс хойш энэхүү үзэгдэл орчин үед сошиал электролоттой их адилхан бөгөөд ямар ч тодорхойгүй хаягнаас юу ч гэж ирсэн хамаагүй. Дээрээс нь нах жагсаалж оролцоогүй хүмүүс энэ боломжийг ашиглах, бусдын эд хөрөнгөд хаалдаж бүр хулгайлж байсан гэдэг. Жишээ нь үн тэдлийн дэлгүүр дээрэмдэх, галан шатаах гэх мэт. Уул нь хүний амьнаас эрхчлөөний төлөөх бослого байсан гэдгийг санах хэрэгтэй. Ер нь л эцэст нь гэж хэлэхэд тэд ямар ч ухамсаргүйгээр бусдыгаа дагаж байсан. Зүгээр л бусдыгаа даган байсан гэдэг шиг. Lucifer Effect нь бас дайн тулаан эсвэл шорон гэх мэт ийм хүн нөхцөл байдалд гарч ирдэг зүйл бас биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Би л ийм том судалгаа баримтаар жишээ аваад байгаа болохоос биш. Энэ өдөр болгоны амьдралд тохиолдох боломжтой зүйл юм. Ажил эрх дээрлэхэлт болон дарамт шахалтны 30% нь менежер, захирал, удирдах албаны хүмүүсээс ирдэг байна. Мэдээж өсвөр наснд ямар нэгэн муу нөлөөлөлд автах магадлал 4 дахин их байдаг буюу энэ үед хүүхдийн хувь хүний зан чанар хамгийн ихээр Lucifer Effect-д өртөх боломжтой байдаг үе. Үнэхээр л олонний санаанаас зөрж өөр дээрээ байж боломгүй их дарамт болоод үзэн ядал мэдрэх их хэмжээний зориг байхгүй бол олныгоо дагсан л дээр байдаг. Гэхдээ Lucifer Effect дээр дандаа муу зүйлүүд бас хэрэгдээд байдаггүй. Филипп Зимбарто хэлэхдээ энэ нөлөөнөөс хэрхэн гарч эсвэл автахгүй байж болох тухай бас ярьсан байдаг. Жишээ нь тэрээр хүн муу болж болоод байгаа юм бол баатарлаг болж бас болно гэдэг ойлголтыг их тайлбарладаг. Энэ нь зүгээр л хүний сонголт буюу чөтгөр эсвэл баатар хоёр хүн болгонд оршиж байдаг. Хэдий Lucifer Effect-ний хүмүүсийг муу зүйл рүү оруулж бүр хувиргаж чаддаг ч гэсэн нөгөө талаараа хүний өдөр болгоны өөртөө болон бусдад хийж болох баатарлаг үйлдэлийн тэмцэлд сургахад тусалдаг зүйл. Тэрээр өөрөө хэлсэн байдаг. Энэ нь сайн хүмүүсийг муу зүйл хийхэд хүргэдэг зан чанарын өөрчлөлт бөгөөд өөрөөр хэлбэл муу хүмүүс муу зүйл хийж байгаа тухай биш. Харин нөхцөл байдлаас шалтгаалan хүмүүсийг муу зүйлд хэрхэн хөтлөж байгаа тухай юм. Тэгэхээр үнэхээр цуврал алуучид ч юм уу дээрэмчид за бүр тийм байха болийг ихэд хулгай хийдэг, гэмт хэрэг хийдэг эсвэл хүн чанар байдаггүй нэг тийм бусдад хортой хүмүүс байдаг да. Тэд нар ч гэсэн анханасаа тийм муу төрч гисэн гэдэгт итгэх хэрэгтэй гэсэн үг. Хүн гэдэг амтан анханасаа сүргийн сэтгэл зүйтэй байсаар ирсэн. Ганцаараа байлаа гэд бид амьд үлдэхгүйгээс хойш энэ л биднийг ийм аимшигтай уцсан хөвгөлдөө болгосон байх. Гэхдээ бид бол хүн шүү дээ. Аратан амьтад биш. Угаасаа л бид ийм гээд бусдыг даган дуурайгаад байж болохгүй. Чи амьтан биш л бол шүү дээ. Бүх найзууд чинь адилхан бодолтой байлаа гэд чи заавал тэдэн шиг байх албатай гэсэн үг бас биш. Өөрийгөө бүтээсэн, өөрийгөө олсон, өөртөө ихтэй хэн бүхэн хэнийч нөлөөлөлд орохгүй гэж би хувьдаа боддог. Эцэг эс чамаас өөр хинч байхгүй учраас өөртөөгөө л ажиллах нь хамгийн чухал. Хүн чинь нийгмийн амьтан штэ гэж юу? Яг тэ наатахаа ухаалгаар л ашигла та. Хинтээ яаж хэрхэн харьцахаа мэддэг байхад л болно. Ингээд бичлэг энэ хүртэл дуустал нөтсөн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд лайк болон сабаа дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.